Хүн төрлөختний хөгжилд мянганы сууд хүн Чингис хааныг гүйцэтгсэн үүрэг түүхэнд түүний эзлэх байр суурь. Дэлхийн сэтгүүл зүйн түүхэнд Уэтергетийн хэрэг гих зэрэг дуйлант нийтлэлүүдээр алдаршиж шин сэргийг хурц зоримог санаа дэвшүүлэх талаараа зөвхөн Америкийн нэгдсэн улсын ард түмний төдийгүй нийт дэвшилт хүн төрлөختний анхаарал аль хэдийн орсон Вашингтон Пост сонин 1995 онд Авгайхи Чингис хааны 2 дугаар мянганы сууд хүнээр тодруулжээ. Хүн төрлөختөн түүхийнхэн 2 дахь мянганыг ардaan орхин туулж 3 дахь мянган жил рүүгэн алхан урхын босгон дээр тулж ирээд байлаа. Энэ нь их Монгол улсыг байгуулсны 800 жилийн түүхт ойн өмнөхөн болсон үйл явдал. Монгол нутгийн газар шороон дээр мандаж буурч явсан Хүннү, Сямби, Нирун, Түрэг, Уйгар, Хятад зэрэг өмнөх овг аймагуудын төр улсын түүхээр нөхцөлдөж боловсрсон төрд ёсны уламжлалд суурилсан их Монгол улсыг эзэн Чингис хаан 45 наснда байгуулж их засаг хэмээх эцэг хуулийн тунхаглан хэрэгжүүлснээр урд өмнө хаанч байгаагүй их эзэнт гүрнийг хүн төрлөختний түүхэнд мандуулж дэлхийн улс орны цаашдын хөгжилд хүчтэй нөлөө түлхэж үзүүлжээ. Үүнийг нэгдсэн үндэсний байгууллага зүйс оруулж их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ойг дэлхийн нийтээр өргөн дэлгэр тэмдэглэхийг уриалж 2005 онд тогтоол гаргасан байна. ЮНЕСКОгийн ерөнхий захирал Койчиро Мацура нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблее их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ойн тухай тогтоолыг инхүү 2005 оны 11-р сард батлан гаргасан нь олон улсын хамтын нийгэмлэгээс нүүдлийн соёл иргэншлийн баялаг өг соёл хоорондын яриа хэлэлцээг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийн хүлээн зөвшөөрч байдгийг харуулсан түүхэн ач холбогдолтой юм хэмээн онцлон тэмдэглэжээ. Их Монгол улс байгуулагдсан нь манай Монгол улсын түүхийн хамгийн бахархалт, мөн хин дурсгалт, онцгой гайхамшигт тод сонин үйл явдал мөнөсөн мөн. Их Монгол улс байгуулагдсан нь хагдсан улсыг хамтдагч, бутарсан улсыг бүрдүүлж, эсгийг тууртуулсан шулуутхан эн хамрыг тогтоон Монгол угсааны нэгдвэл үндэстнийг бүрдүүлж мандан бадрахын эхлэлийг тавьсан түүхэн ач холбогдолтой гэж Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч Энх Баяр уг ойд зориулсан хүндэтгэлийн чуулган дээр хэлсэн үгэндээ онцолжээ. Эсгийн тууралтнуудын төдийгүй дайн дэлхийн хамтын нийгэмлэгийн баяр болгож тэмдэглэсэн уг түүхэн үйл явдал зориулж Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч Намбарын Энх Баярын санаачилгаар их Монгол улс хэмээх номыг бүтээж 2007 онд хэвлүүлжээ. Ил номод дэлхийн улс төрийн газрын зураг дээр өнгөнгийн будгаар ялгаж зааглагдсан их баг олон улсын эзэн хаан, ерөнхийлөгч, султан, эмир, ван, гүн, ерөнхий сайд зэрэг төр засгийн тэргүүнүүд шашин соёлын нэрт 50-аад зүтгэлтнүүдийн сэтгэгдлийг багтаажээ. Тэд төрт ёсны олон зуун мянган жилийн түүхтэй Монгол түмэн дэлхийн соёл иргэншлийн сан хөмөрт ямар хувь нэмэр оруулав. Эзэн Чингис хаан хүн төрлөختөн дэлхийн улс орнуудын хөгжлийн түүхэнд ямар үүрэг гүйцэтгэж яаж нөлөөлөв гэдэг талаар өөрсдийн үгэн хэлжээ.
Өрдөмөн энэ талаар эрдэмтэд судлаач дэм бүтээлүүд энд тэнд гарч байснаас биш. Эзэн хаан, ерөнхий сайд зэрэг дэлхийн томоохон улс төрчдийн санал бодлыг нэг дур цогцлон тусгасан ийм ном нэг ч удаа гарч байсангүй. Энэ нь Монголын нууц товчоо зохиолын Гулбаатар эзэн Чингис хааны талаарх өмнөх мэдээлэл. Үнэлэлт дүгнэлтийг баяжуулж баталгаажуулах чухал ач холбогдолтой. Манай эзэн хааны тухай бусад улс орны эзэн хаан, төрийн тэргүүнээр ямар санал бодолтой байдаг нь их сонирхолтой. Үзэгчдэд илүү ойлгомжтой болох зорилгоор гадаадын улс орны төрийн тэргүүнүүд шашин соёлын нэрт зүтгэлчнүүдийн хэлсэн үгийг агуулгаар нь багцлж сэдвчлэн хүргэж байна. Монголын эзэнт гүрэн Чингис хаан засаглалын цоошин хэлбэрийг үүсгэж төрт ёсны төлөвшөл, хууль цаазыг буй болгосон. Бүгд наримт Австри улсын холбооны ерөнхийлөгч ноён Хайнц Фишер. Миний бодлоор цэрэг дааны ололтоос ч илүү чухал зүйл бол өнөөгийн хэмжүүрээр ч шинэлэг хэмээн үзэж болох 13 дугаар зууны Монголын эзэнт гүрний засаглал болно. Бараг Чингис хаантай нэгэн цаг үед Ромын Герман үндэстний эзэнт гүрний хаан Кайзер Фридрих Итали, Германы нутагт орчин цагийн үр нөлөөтэй засаг захиргааг байгуулсан юм. Ер нь үр өгөөжтэй сайн зохион байгуулалт бүхий засаглал нь аливаа амжилт дагуулсан бодлого сайн сайхан амьдрал хийгээд дэвшил хөгжлийн суурь үндэс болдог. Үүгээр чухал ач холбогдолтой агаад хөхүүлэн дэмжүүштэй зүйл гэдэг нь улс төрийн үндсэн сургамж болно. Төрийн ийм шин зохион байгуулалт 2 дугаар Фридрих хаанаас ч хамаагүй илүү өргөн хүрээнд 13 дугаар зууны Монголын эзэнт гүрэнд бий болсон байна. Чингис хаан түүнийг залгамжлагч өгөөдөө болон дараагийн хаадж төрийн нэгдмэл тогтолцоо засаг төрийн албан хэргийг хөтлөн явуулах дэг жайг бий болгож тэр нь Монголын төдийгүй түрэг, пьерс, төвд, Оросын тухайн үеийн баримт бичгүүдэд ч хэрэглэгдэж байлаа. Засаг захиргааны нэгдмэл ажил үйлсийн үр дүнд бий болсон бат тогтвортой тайван байдал нь 14-р зууны дунд үеийг хүртэлх цаг үеийг Монгол хэв ёсны энх хамгаалангийн 90 үе хэмээн хожим нь нэрлэхэд хүргэсэн билээ. Бүгд наримдах Азербайджан улсын ерөнхийлөгч Илхам Алиев санаанд багтамгүй асар богино хугацаанд Чингис хааны байгуулсан эзэнт гүрэн дэлхийн улс төрийн газрын зургийг үнцээр нь өөрчилсөн юм. Тэрээр хүчрхэг цэргийн зохион байгуулалт, харилцаа холбооны систем бүхий улс төрийн цогц бүтцийг байгуулж чадсан юм. Чингис хааны үндэс суурийг тавьсан Монголын хууль цааз бол тэр үеийн ёс зүйн хэм хэмжээг илэрхийлж байсан бөгөөд эзэнт гүрний удирдан зохион байгуулахад асар их үүрэг гүйцэтгэсэн билээ. Австри, Азербайджаны ерөнхийлөгч нар Чингис хааны цэрэгийн гарамгай жанжин болохыг тэмдэглэхэн сацуу 13 дугаар зууны Монголын эзэнт гүрний хүчрхэг засаглал, түүний шинэлэг хэлбэр, амжилт дагуулсан үр нөлөө, сайн зохион байгуулалт, засаг захиргааны нэгдмэл тогтолцоо, төрт ёсны дэг жайг, улс төрийн цогц бүтэц, хууль цаазыг илгээлтдэн онцлон товойлгон тавьжээ. Бүгд наримдах Болгар улсын ерөнхийлөгч ноён Георгий Преванов 800-ны тэртээ Монголын овг аймагуудыг нэгтгэж нэгдсэн төр улсыг байгуулснаар Монгол үндэстэн бүрэлдэн бий болсон нь онцгой ач холбогдолтой юм а. Энэ үндэстэн нь цаашдаа Чингис хааны байгуулсан хязгааргүй эзэнт гүрний гол цөм болсон билээ. Энэ бүхний гол гавьяа өнөөдрийг хүртэл дэлхийд дахны хамгийн сут монгол хүн Чингис хаанд ноогдох учиртай. Чингис хаан зөвхөн Монголын төрт улсыг үүсгэн байгуулаа зогсоогүй, тэрхүү улс орныг хөгжүүлэх хууль дүрм зохион байгуулалтыг бий болгосон юм. Болгарын монгол эрдэмтэн профессор Александр Федотовын 1990 онд болгар хэлээр орчуулсан Монголын нууц товчоо хэмээх 1240 онд зохиогдсон бүтээлээс Чингис хааны амьдралтай болгар хүмүүс
танилцсан юм. Бүгд наримдах Вьетнам улсын эдийн хэлэгч ноён Ингуин Мин Чет Монгол улсад анхны эрэгтэй төр байгуулагдсны 800 жилийн ойг тэмдэглэж байгаа нь чухал үйл явдал боллоо. Энэхүү төр нь нүүдэлчин монголчуудын анхны нэгдмэл төр юм. Монгол үндэсний эвнэгдлийг хангаж дэлхий дахны бусад үндэсний дотор өөрийн нэгдмэл үндэснийг бүрдүүлсэн билээ. Арабын бүгд наримдах Египт улсын ерөнхийлөгч Мухаммед Хосни Мубарак Чингис хаан хэдхэн жилийн дотор хүн төрлөختний түүхэнд хамгийн агуу гүрнүүдийн нэг болох Монголын эзэнт гүрнийг байгуулж чадсан юм а. Түүний эзэнт гүрний хил хязгаар нь номхон далайгаас хар тэнгис, Сибирээс зүүн өмнөд Азийн хойд хил хүртэл үргэлжилж байсан юм. Болгарын ерөнхийлөгч Чингис хаан Монголын овог аймагуудыг нэгтгэж нэгдсэн төр улсыг байгуулснаар нэгдмэл Монгол үндэснийг бий болгосон. Чингис хаан зөвхөн Монголын төр тулсыг үүсгэн байгуулаад зогсоогүй, тэрхүү улс орныг хөгжүүлэх хууль дүрм зохион байгуулалтыг бий болгосныг онцлон дурдсан бол. Вьетнамын ерөнхийлөгч нэгдмэл үндэснийг бүрдүүлсэн нүүдэлчин монголчуудын анхны нэгдмэл төрийг бий болгосноор эвэн нэгдлийг хангасан гэжээ. Египтийн ерөнхийлөгч Монголын эзэнт гүрнийг хүн төрлөختний түүхэнд хамгийн агуу гүрнүүдийн нэг гэж нэрлсэн байна. Чингис хааны чухал гавьяа бол Монгол угсаатныг нэгтгэн эзэнт гүрнийг байгуулсан явдал юм гэж үнэлсэн бол Чингис хаан нь олон ястан үндэснээс бүрдсэн Монголын ард түмнийг нэгтгэн улс төр цэргийн хүчрх тогтолцоот Монголын эзэнт гүрнийг байгуулсан гэж бүгд наримд хардчилсан Лаос улсын ерөнхийлөгч ноён Чумали Сайсон тэмдэглэжээ. Бүгд наримдах Итали улсын ерөнхийлөгч ноён Жоржо Наполитано тухайн цаг үед дэлхийн улс орнуудын хөдөлгөгч төв нь Азид, тодорхойлбол Монголд байсныг онцлоод Евро-Азийн шинэ эзэнт гүрэн нь айдас хүйдэс хийгээд ашиг сонирхлыг аль альнын төрүүлж байсан юм гэжээ. 800 орчим жилийн тэртээ орчин үеийн идэлгийн зүйлс бий болох хийгээд Европчууд Азид ирэхээс бүр өмнө Азийн нэг үндэстэн дэлхийн хуурай газрын 3/1-д ноёрхож байсан нь итгэмээргүй гайхалтай санагдав. Гол төлөв энгийн нүүдлийн амьдралын хэв маягтай, моринд гарамгай, ном сум хэрэгэлдэг эдгээр хүмүүс маш сайн зохион байгуулагдсан иргэншил бүхий улс орнуудын эсрэг ав гайхи ялалтуудыг байгуулж чадаж байсан нь гайхамшигтай хэмээн Малайзийн 12 дугаар Янди Агонго Туанка Сайд Серажудин Путра Жамалулайл гайхширсан байна. Европын шинэ эзэнт гүрэн гэсэн нэр томьёог нэг нь хэрэглэж нөгөө нь Европчууд Азид хөл тавихаас бүр өмнө Азийн нэг үндэстэн дэлхийн хуурай газрын 3/1-д ноёрхож байсан нь итгэмээргүй гайхалтай. Тэд маш сайн зохион байгуулагдсан иргэншил бүхий улс орнуудыг байлдан дагуулж байсан нь гайхамшигтай гэсэн байна. Үнэхээр ч гайхамшигтай бөгөөд гайхалтай санагдах нь аргагүй биз. Монако улсын Ван Альберт хосгүй чадварлаг баатарлаг дайчин Чингис хаан өөрийн үеийн түүхэн нөхцөлд их гүрнийг захиран залах төр ёсыг үүсгэн бий болгож чадсан юм. Алс орныг нээлттэй болгохыг хүссэн тэрээр нэгэн зууны амар амгалангийн суурийг тавьж чадсан билээ гэсэн байна. Дэлхийн түүхийн өрнөлд ихээр нөлөөлсөн Чингис хааны эхийг нь тавьсан Монголын төр улсын тэмдэглэлт ой гэж Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин их Монгол улсын 800 жилийн ойг тодорхойлоод энэ үйл явдал нь тэмдэглэлт өдрүүдийн нэг байх нь эргэлзээгүй юм. Манай улс ч тогтоолын хамтран зохиогчдын нэг байлаа хэмээжээ. Хосгүй чадварлаг Чингис хаан их гүрнийг захин залах төр ёсыг үүсгэж алс орныг нээлттэй болгохыг хүссэн гэж Альберт үнэлсэн бол Путин дэлхийн түүхийн хөгжлийн цаашдын өрнөлд ихээр нөлөөлсөн гэж тодорхойлжээ. Саяхны хүртэл Чингис хааныг дан ганц хараар будж өдий төдий ном зохиолд зэрлэг бүдүүлэг дошигн харигс хэрцгийг нь ам нийлүүлэн шуугилдаг байсан Орос орны ерөнхийлөгчийн амнаас дээр хүгүнсэн нь цаг үе өөрчлөгдөснийг эрэхгүй илтгэн харуулж байна.
Оросын холбооны улсын нэгэн субъект болох Бурят улсын ерөнхийлөгч Потапов, бүгд найрамдах Татарстан улсын ерөнхийлөгч Шаймиев нар юу гэж хэлснийг одоо үзэгч та бүхэнд толилуулъя. Потапов өөрийн илгээлтийг Чингис хаан бол Евразийн улс гүрнийг үндэслэгч авгайг хөдөрдөгч мөн гэж гарч ирлаад Евразийн ертөнцийн ирээдүйг огтуураар тодорхойлж, ач холбогдлын хувьд хойштон түүхийн цаг хугацаа, орон зайд хүрээ хийж гаргүй өрнсөн авгайг үйл явдал болсон гэж онцлохын хамт их засаг хууль цаазын талаар ихэд дэлгэрэнгүй өгүүлжээ. Нэн сонирхолтой тэрээр Орос болон зөвлөлт социалист бүгд найрамд холбоотулсан Чингис хааны үндэслсэн Монголын эзэнт гүрний нэг хэсэг юм гэсэн Евразийн үзлэг баримтлагч Оросын эрдэмтэн Трубецкойн үгийг иш татаад 16-аас 19-р зууны Оросын түүх, зөвлөлтийн түүхийн ухаанд Чингис хааны үйл амьдрал, Монголын эзэнт гүрнийг муу талаас нь үнэлэх явдал давмгайлж байлаа. Тэгэхдээ Чингис хааны үетэй холбоотой түүхийн баримтыг зориудаар гуйвуулах, тэрч байтугай урвуулах явдал гарч байв хэмээн хүлээн зөвшөөрөөд нэгд Чингис хаан Дэлхийд хамгийн төв төв дамнсан Евразийн гүрэн улсыг байгуулсан билээ. Түүний нутаг дэвсгэр дээр өнөөдөр бараг 3 тэрбум орчим хүн ам бүхий 30 гаруй орчин үеийн улс орн байгаа. Хоёрдугаарт монголчуудын байлдан дагуулалтын улмаас хүн амих гүрэн улсын хил хязгаарын дотор үе олноор нь шилжин сууршиж эцсийн дүндэн одоо Оросын холбооны улсын бүрэлдэхүүнд байгаа олон шин үндэстэн этносыг бүрдүүлсэн билээ. Гуравдугаарт Монголын эзэнт улсыг байгуулсан явдал нь геополитикийн ихээхэн өөрчлөлтөд хүргэсэн бөгөөд тэр нь одоогийн хэлэлгээр бол 13 дугаар зууны даяарчлал байжээ. Дөрөвдүгээрт чухамдан монголчуудад эзлэгдэснээр Оростой төрт ёсны Батбэх уламжлалтай болж Оросын эзэнт гүрэн үүсэн бий болох октябр нөхцөл бүрдсэн юм. Тавд Монголын эзэнт гүрний геополитикийн болон төрт ёсны туршлагыг судлах явдал нь орчин үед маш чухал ач холбогдолтой юм гэсэн дүгнэлтүүдийг хийсэн байна. Евразийн Монголын эзэнт гүрэн улсыг үүсгэн байгуулах үед их Темүжины дэргэд өнөөгийн бурядуудын гарамгай өвөг дээдэс байж байсан нь няцаахын аргагүй түүхийн үнэн билээ гэдгийг хамтад цохон тэмдэглэжээ. Потаповын ирүүлсэн энэхүү илгээлт нь эрдэм шинжилгээний өгүүллийн зохиомжтой баримт үндэслэлд баттай тулгуурлаж үнэн бодит үнэлгээ гаргалгаа хийснээрэн хүмүүсийн сонирхлыг илүүтэй татаж байгаа юм. Дээрх санааг Татарстан улсын ерөнхийлөгч Шаймиев хуваалцаад их Монгол улсын залгамжлагч нь болсон Алтан ордны улсыг байгуулан хөгжүүлэх явцад олон ард түмэн улс орн тэдний оюун санааны болон материаллык соёлд дэлхийн царцдас нүүсэнтэй зүйрлэм нүсэр их хөдөлгөөн өрнсөн билээ гэж дүгнжээ. Румын улсын ерөнхийлөгч ноён Трайан Бесеску Чингис хааныг хүн төрлөختний түүхэнд үрдэм нь байгаагүй Бээжингээс Волга мөрөн хүртэл үргэлжилэн сунсан бүхэл бүтэн дэлхийн түүхэн нөлөө үзүүлсэн хамгийн том эзэнт гүрний их үүсвэрийг бүрдүүлсэн юм гэжээ. Бүгд наримдах Турк улсын ерөнхий сайд ноён Режеп Тайип Эрдоган 1206 онд байгуулагдсан их Монгол улс нь дэлхийн түүхэнд гарсан хамгийн том үргэлжилсэн хуурай газрын эзэнт гүрэн байлаа гэсэн байна. Франц улсын ерөнхийлөгч ноён Жак Ширак Чингис хааны үлдээсэн нэн чухал өв бол Монгол хэв ёсны хэн журам юм. Энэхүү журам нь Европ Азийг холбосон харилцааг олон зууны туршид хөгжин цэцэглэх боломжийг олгосон нэгэн хүчин зүйл гэдгийг түүхчид хүлээн зөвшөөрдөг юм хэмээжээ. Тэдний үнэлгээнээс харахад Чингис хаан хүн төрлөختний түүхэнд үрдэм нь байгаагүй том эзэнт гүрнийг байгуулсан нь дэлхийн хөгжилд хүчтэй нөлөө үзүүлж энх хамгаалан байдлыг тогтоосон гэсэн санааг илэрхийлсэн байна. Бүгд наримдах Чех улсын ерөнхийлөгч ноён Вацлав Клаус Чингис хааныг авгай хууль тогтоогч өөрийн эзэнт гүрэнд чанд тогтвортой төрийн байгуулалтыг амжилттай байгуулсан юм. Тэрээр дэлхийн түүхэнд хамгийн том эзэнт гүрнийг үндэслэгч байлаа гэжээ. Профессор Жак Ведерфорд
Чингис хаан олон улсын эрх зүйг үндэслэгч болох нь хэмээх онцгой сонирхолтой судалгааны өгүүлэл бичиж ирүүлсэнийг их Монгол улсын номонд оруулжээ. Чингис хаан хүн төрлөختний түүхэнд хамгийн хүчирхэг эзэнт гүрнийг байгуулж, засаглалын цоошин хэлбэрийг бий болгосон. Тэр нь шударга хууль эрх зүй, дүрм журам дээр үндэслэгдсэн гэдгийг эл өгүүлэлд үнэмшилтэйгээр нээн үзүүлсэн байна. Энэ бол Чингис хааны үйл хэргийг цоошин өнцгөөс олж харж товойлгон дэлгэрүүлсэн явдал байлаа. Чингис дэлхийг эзэлсэн авгайг цэргийн жанжин гэдгээрэн дэлхийн түүхэнд бичигдэн үлдсэн боловч түүнийг хууль эрх зүйг үндэслэгч, ялангуяа олон улсын эрх зүйн суурийг тавигч болохыг тэр бүр дурдаагүй билээ. Чингис хааны мөрдүүлж байсан хуулийг 13 дугаар зууны дунд үед Монголд очиж байсан Карпин, Урубрук нар шагшиж байсан юм. Монголчууд эзэн Чингисийн тогтоосон хууль дүрмийг хэрхэн хүндэлж, дагж мөрддөг байсныг тэд олонтаа бичиж байжээ. 14-р зууны үеийн Английн зохиолч Чавсер Чингис хааныг хууль шүүхийн авгай хаан хэмээн нэрлэж байлаа. Түүний бичснээр Чингис хаан тангар гөргсөн хуульдан өөрөн үнэнч өдөрдөгч байсан. Тэр цагийн хэмжээг баригдахад өөрийгөө хуулиас дээгүүр тавьдаг байсан бол Чингис хаан энгийн иргэдтэй адил хуульд захирагдж байсан нь маш онцлог байв гэж бичсэн байна. 1206 онд нүүдэлчин аймагуд хэрлэн голын иргэдээр цугларч ирсний дотор татар, хэрейд, наймин, мэргид, торгууд зэрэг олон омгийнхан байсан бөгөөд харин таран удахтон нэгэн их улс гүрнийг байгуулсан байдаг. Нэгэнтээ нэгдсэн ард түн болохын учир тэд ижил тэгш үйлчлэх хууль цаазтай болох шаардлагатайг Чингис хаан анхлан санаачилж хууль дүрм тушаалыг гаргажээ. 1206 онд дээд ерөнхийлөн шүүгчийг томилсон бөгөөд түүний гаргасан шийдвэрийг хөх хөнгөөр хавцалсан тусгай номод хавсардан хадгалдаг байлаа. Чингис хаан улсын их заргачаар Шихи хутгийг тохон томилжээ. Чингихтэн Шихи хутгийн авьяас чадварыг төдийгүй өөрийн эмхлэн байгуулж буй шинэ улс үндэстнийг илтгэн харуулах гол шинж түүнд байгааг онцлон харгалзсан болов. Шихи хутаг бол Монгол бус татар хүн байв. Энэ нь уг саагаар бол садан төрлийн хэлхий холбоонд улс. Урд огт байгаагүй иргэний харьяалалд тулгуурласан цоошин үндэстнийг үүсгэн байгуулах өөрийн чин ирмэлзэлийг илтгэн харуулдаг. Дайны хөлд өнчрөн хоцорсон Шихи хутаг Монголын төрийн хууль цаазны өндөрлөлт хүрсэн нь энэ улсад эрх мэдэл алдар хүндийн оргил хүний уг саагаралд бус харин хичээнгүй зүтгэл ололт амжилтанд тулгуурлаж байсныг нотолдог юм. Амьдралын туршилгаас суралцах Чингис хааны прагматик чадвар нь эрх зүйн стратеги, голч бодлогыг баримтлахад хүчтэй нөлөөлж байлаа. Түүний байгуулсан эзэнт гүрний бүрэлдэхүүнд тал нутгийн овог аймагудаас гадна Хятадаас Перес хүртэлх суурин соёл иргэн шилбэгт үед тухайн ард иргэд бүр өөрсдийн хууль, уламжлал, ёс жаягийг даган амьдрах учиртайг Чингис хаан сайн ойлгож байлаа. Нүүдэлчин ард түмний хууль нь тухайн газар нутагтаа хэдэн үе дамжин амьдрсан тариачдад зохимжгүй. Цаашлаад Хятадын тариачдын хууль нь лалын тариачдын хууль дүрмээс тэс өөр байв. Эзэнт гүрний хууль ёсон тухайн үед ард түмний соёл, орон нутгийн амьдралын онцлог нөхцлөөс урган гарсан байх учиртай. Хэдийгээр тухайн ард түмэн бүр өөрсдийн хууль зүйг дагж мөрдөхин сацуу бүхнийг захиран шийтгэх улс муж бүрийн хоорондын харилцааг зохицуулах эзэнт гүрний хууль байх шаардлагатай байв. Чингис хаан нь орон нутгийн буюу тухайн орны хууль тогтоомжийг хүндэтгэхийн зэрэгцээ олон нийтээр хүлээн зөвшөөрсөн дагж мөрдвөл зохих нийтлэг хуулийг түүнээсээ дээгүр тавьснараа олон улсын эрх зүйн их усврыг тавьж болох нь нотлогдож байна гэж Америкийн Миннесота мужийн Макалестер коллежийн ноён профессор бичжээ. Кембрижийн сургуулийн профессор хатагтай Каролайн Хампрей их Монгол улс байгуулагдсан түүхэн үйл явдал засаглалын Монгол маягийн тогтолцооны үнцийг тавьж төрд ёсны үзэл баримтлал, эрх зүй, зохисто журмыг хөгжүүлэхэд нөлөөлсөн билээ.
Энэ үйл явдал нь нэг талаас үнэн хүү тогтун төрийн байгуулал, нөгөө талаас худал дайралжаа хөхүүлэн дэмжих, шашин шүтлэгт хөлдсөнгүй хандах боддыг эрхэмлэх замаар өрн дорнын өөр хоорондон ялгаатай олон соёлын уулзуур болж байсан эзэн төрний Мандал Бадрлын их болсон юм гэсэн байна. Профессоруудын дээрх бичлэг үнэлэлт дүгнэлтээс үзэхэд тэд 13-аас 14-р зууны үеийн Монголын эзэн төрний талаар гарсан эрдэмтэн мэргэдийн ном зохиол судалгааны бүтээлүүд, түүний дотор Монголын нууц товчоо, алтан товч зэрэг их зохиолуудын орчуулгатай сайтар танилцсан нь шууд мэдрэгдэж байна. Онд сонирхолтой үнэлэлт дүгнэлт хийж гаргалгаа гаргажээ. Эзэн Чингис хааны үйл хэргийн төдийлөн гүйцэд судлагдаагүй онцгийг олж харж дэлгэрүүлэн товойлож гаргасанд гол ач холбогдол нь оршно. Их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ой зориулсан улсын хурлын хүндэтгэлийн чуулганд Монгол улсын ерөнхийлөгч Намбарын инх баяр хэлсэн үгэндээ Их Монгол улсад төрийн туг, сүлд, тамга, дуулал, ёслол, хүндэтгэл, алдар цол, гавьяа шагнал, зэмлэл шийтгэл, үсэг бичиг, мөнгөн тэмдэгт, хууль цааз, цэрэг айрам, засаг захиргааны нэгж хуваар, зохион байгуулалт, удирдлагын бүтэц, албан татварын тогтолцоо, өртөө холбооны сүлжээгээд төр улсад байх ёстой бүхэн цогцолсон байсныг дурдаад Их Монгол улсын төрийн цааз хууль эрх зүйн их сурвалж нь их зас хууль бөгөөд уг хуулиар төрийн хэлбэр, дэглэм, хааны эрх мэдэл, төрийн байгууллагын зохион байгуулалт, эрх үүрэг, ажиллах журам, засаг захиргааны хуваар, газар нутаг, байгаль хамгаалал, эзэн албатын ёс, алба татвар, ёс заншил, эрүүгийн бодлого, ял ногдуулах эдлүүлэх зарчим, журмыг тодорхойлон тогтоож, тэр үеийн нийгмийн харилцааны олон салбарыг эрх зүйн зохицуулалтад оруулж байжээ. Иймд их засаг хуулийг Монгол төрийн бүх хууль тогтоомжийн эцэг хууль хэмээн нэрлэдэг байлаа. Зөвхөн төрийн ашиг сонирхолд төдийгүй монголчуудын эрдэнэс тогтоосон ёс заншил тулгуурласан эл хуулийн ач холбогдол нь Монгол төрийн анхны тулгуур хууль болж улс их орны эрх зүйн төлөвшлийг тухайн үеийн нөхцөл шаардлагатай нийцүүлж байснараа их Монгол улсын тулгар төрийн тулах алтан баг нь орших эрхийн баталгаа болж чадсан юм гэсэн байна. Их баг улс орнуудын төрийн тэргүүнүүдийн дээр дурдсан үнэлгээ эрдэмтэн мэргэдийн гаргалгааг нэгтгэн базж үзвэл их эзэн Чингис хаан хүн төрлөختний түүхэнд хамгийн анхны шударга хууль цаазас засаглалыг бий болгож Ази Европыг холбосон хүчирхэг эзэн төрнийг байгуулжээ. Чингис хааны бодит амьдралын үнэлэмжид тулгуурласан прагматик чадвар, удирдан зохион байгуулах хосгүй мэдрэмж нь бүх нийтээр хүлээн зөвшөөрч дагж мөрдвөл зохих нийтлэг гол үндсэн хуулийг төрүүлж төрт ёсны үзэл баримтлал олон улсын эрх зүйн их суурийг тавьж өгсөн байна. Үүний яруу тодорхой баримт нь 13-аас 14-р зууны үеийн Монголын эзэн төрөнд Авгай хаанаас эхлээд албат иргэд бүгдээрэн их засаг хуулийн заалтыг ягштал баримталдаг байсан явдал юм. Авгайх хууль цаазат төр засаглалыг байгуулж чадсанд их Монгол улсын хүч чадлын нэг их сурвалж орчиж байсан юм. Аз Европыг дамнсан үрд хожид хязээч байгаагүй хүчирхэг хууль цаазат эзэн төрнийг Чингис хаан үүсгэн байгуулсан нь унтж байсан бусад улс орнуудыг нойроо сэрэн хөдөлгөндруулж хүн төрлөختний хөгжлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлоход үнэхэрийн хүчтэй нөлөө үзүүлжээ. Худалдаа арилжаа цэцгэлэн хөгжиж, соёлын солилцоо харилцан нөлөөлөлцөж эхэлжээ. 13-р зууны 2-р хагас 14-р зууны эхэнд эзэнт Монгол улс бүх нийтийн хамгаалан тогтоож чадсан байна. Татарстан ерөнхийлөгч ноён Шаймиев үүнийг дэлхийн цартадас нүүсэнтэй зүйрлэн ажиллагдсан нь онсон томьёолол мөн байна. Монголын эзэн төрнийг байгуулсан явдал нь геополитикийн ихэнх өөрчлөлтөд хүргэсэн бөгөөд
Тэр нь одоогийн хэллэгээр бол 13 дугаар зууны даяарчлал байжээ гэж Бурятын ерөнхийлөгч Потапов тэмдэглэсэн нь үндэсгүй зүйл биш юм аа. Монголын эзэнт гүрэн Чингис хаан Аз Европыг холбож худал дайрлажаа хөгжүүлсэн нь Аз Европын хоорондоо төв дамнсан худалдааг хөгжүүлэхэд энэ гүрнийг гүйцэтгэсэн үүргийг зохихосоор үнэлэх хэрэгтэй. Домогт торгон замаар болон түүний хажуугаар явагдаж байсан худал дайрлажаа нь Аз дахин хийгээд Арабын нутаг орны хамран Вен хотод тулж ирж байлаа. Худалдааг инхүү хөхүүлэн дэмжиж хөгжүүлэх билсэн гагцхүү олон төрөл соёлд хүлээц хүндэтгэлтэй хандаж эдийн засгийг нээлттэй болгосноор амжилтад хүрсэн бөгөөд түүний үр нөлөөг өнөөгийн даяарчлагдж буй эдийн засгийн харилцаа соёл иргэншлүүдэд үзүүлж байгаа түүний нөлөөтэй харьцуулан үзэж болно гэж Австри улсын холбооны ерөнхийлөгч ноён Хайнц Фишер өөрийн илгээлтдэн онцолжээ. Монголын эзэнт гүрэн торгоны замаар дамжуулж олон улсын худалдааг хөгжүүлэх баталгаа болж худал дайрлажааны төв гар урлал хотуудын хөгжил цэцгэлэлтэд асар их үүрэг гүйцэтгэсэн юм а гэж Азербайджан улсын ерөнхийлөгч ноён Илхам Алиев тэмдэглэсэн байна. Аз Европ хоёрын бие биедэн хизээч ийм ойр байсангүй. Үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Монгол хэв ёсны энхэн журам нь худал дайрлажаа болон судалгаа шинжилгээ өргөн хөгжих боломж олгожээ. 13 дугаар зууны 2 дугаар хагас 14 дугаар зууны эхний хагаст дорн зүгт хийсэн олон чухал аяллаа тэмдэглээд дипломат хэлхээ холбоо хэрхэн тогтож худал дайрлажаа цэцгэлэн хөгжиж байсан тухай тэмдэглэсэн бий. Торгоны зам дахин сэргэж энэ зам өрн дорны харилцааны гол хэрэгсэл болжээ. 14 дугаар зуунд Азтай хийж байсан худалдаа үнэн хүү чухал ач холбогдолтой болсноос твүүдийг холбосон энэ замын тухай тайлбарыг тухайн худалдааны гол гарын авалгуудаас үзэж болох байна. Монголын эзэнт гүрэнтэй хийх худалдаа нь италичуудын гарт түргэн шилжсэнээр Италийн далайн бүгд наримт улсуудыг баяжуулжээ. Өр дөмн нь бие биесийн хол хөндөй оршин бие биеийг мэдэхгүй явсан хоёр ертөнцийг холбосон Чингис хааны гавья. Түүний байгуулсан олон улс үндэстний эзэнт гүрний тухай дурсамж өнөө хүртэл арилаагүй байна хэмээн Итали улсын ерөнхийлөгч ноён Жоржо Наполитано бахархан тэмдэглэсэн байна. Аз Европ хоёр анхудаа ойртон дотносож худал дайрлажаа цэцгэлэн эдийн засгийн хамтын ажиллагааны утгаалга нэгдэсэн нь эндээс харагдаж байна. Эзэнт Монгол улс бүх нийтийн амар амгалан байдлыг тогтоосон нь үүнд шууд нөлөөлжээ. Дундад зууны үед Монгол улс нь Европ Азийн харилцааны замыг дагсан маш сайн дэд бүтцийг бий болгоход ихээхэн амжилт гаргасан төдийгүй энэ нь торгоны замын дагуух олон улсын худалдааг цэцгэлүүлэн хөгжүүлсэн байлаа. Түүхчид Аз твийн түүхэнд хамгийн удаан хугацааны туршид тогтвортой байсан Пакс Монголикаг мөн онцолдог гэж Польш улсын ерөнхийлөгч ноён Лех Качинский тэмдэглэсэн бол Францын ерөнхийлөгч Жак Ширак Эртний торгоны замын аюулгүй байдлыг хангаж, энх тайвныг тогтоосны зэрэгцээ худалдаа наймаа, оюуны болон урлаг соёлын солилцоог хөгжүүлэх бололцоог тэрээр улгасан гэжээ. Эзэн Чингис хаан түүний их Монгол улс дэлхийд анхудаа чөлөө худалдааны бүс хэмээх ойлголтыг нэвтрүүлжээ. Чингис хааны энэхүү ав гайх санал санаачлагыг дэлхийн улс гүрнүүдэд дөнгөж 20 дугаар зуунаас эхлэн өвлөн хэрэгжүүлж олон улсын байгууллагыг бий болгож эхэлсэн юм а гэж Америкийн профессор ноён Жак Ведерфорд тэмдэглэсэн байхад. Японы эдийн засгийн нийгэмлэгүүдийн холбооны хүндэт ерөнхийлөгч ноён Акуда 800-ны тэртээ хүйгэрийг цүүлэхэд Чингис хааны эзэнт гүрэн Төв Азийн торгоны замаас баруун Аз, Исламын ертөнцийг бүхэлдэн нэгтгэж Евраз твийн өмнөд хэсгийг хамарсан олон улсын эдийн засгийн сүлжээг цогцлуулсан ажээ. Энэ нь Монголын түүхэн ялангуяа худалдаа эдийн засгийн түүхэнд шинэ эрен үеийг эхлүүлсэн явдал байсны зэрэгцээ хойч үеийн олон улсын түүхэнд худалдааны хөгжил соёлын тархалтад жинтэй хувийн нэмэр оруулсан нь маргаангүй юм хэмээжээ. Дээр дүрдсэн бүхнийг тунгаан бодож үзэхэд Чингис хааны эзэнт Монгол улсад тогтвортой энх хамглан байдлыг тогтоож Аз Европыг анхудаа ойртуулснаар худал дайрлажаа хөгжин цэцгэлжээ. Торгоны зам жинхэнэ утгаараа сэргэж
Ази Европын улс орнуудын эдийн засгийн харилцаа илэрхий идэвхжижээ. Энэ нь олон 10 жилийн турш тогтвортой хадгалагдсан хөгжсөн байна. Эзэн Чингис хаан түүний үсгэн байгуулсан их Монгол улс 800-ны тэртет Ази, Европ, Арабыг хамарсан олон улсын эдийн засгийн сүлжээг цогцолон байгуулж, улс хоорондын худалдаа эдийн засгийн харилцааны шинэ эрен үе буюу өнөөдрийн хэллэгээр чөлөөт худалдааны бүс хэмээх ойлголтыг дэлхийд анх удаа бий болгон нэвтрүүлж чаджээ. Энэ нь хүн төрлөختний амьдрал практикт гарсан гайхамшигт үсрэлт юм аа. Монголын эзэнт гүрэн Чингис хаан янз бүрийн соёл иргэншилийг их Монгол улсын нэгэн дээвэр дор нэгтгэж баяжуулан үнзгэрүүлсэн юм. Зөвхөн худалдаа арилжаа цэцгэлээ зогссон бай. Олон соёл нэгдэн солилцож Ази, Европын ард түмнүүдийн ах үе соёл, зан заншил, бие биесийг баяжуулан цэцгэлүүлсэнд хамаг учир байгаа юм. Шинжил ухаанд шин зам харгуйг нээж өгчээ. Хот тусгад сүндэрлэн босч эхэлсэн байна. Энэ тухайг нэг бус төрийн тэргүүн өөрийн загтал илгээлтэд онцлон тэмдэглэжээ. Жишээ нь Азербайджаны ерөнхийлөгч ноён Илхам Алиев Монголын эзэнт гүрний 90 цаг нь Азербайджаны дундад зууны түүхийн баялаг үеийн нэг байсан юм. Алдартай Марагийн одон орон судлалын төв байгуулж уран барилгын өсөр дурсгалуудыг сүндэрлүүлэн босгож байв. Улс орны нийгэм эдийн засгаар гарсан өөрчлөлтүүдийг энэ үедээ холбон үздэг юм гэжээ. Болгарын ерөнхийлөгч ноён Георги Преванов Монгол хүний нэр тухайн үедээ олон янзын улс орны сая хүмүүсийн сэтгэл санаанд аимшиг сүйрлэр төсөөлөгдөж байсан ч түүний ахын дүүс дагаар урсан овг аймагуудын хувьд аврал мэд ивент тэтгэж байв. Тэрээр улс орондоо бичиг үсгийг анхлан нэвтрүүлсэн гэжээ. Чингисийн их Монгол улс байгуулагдаснаар монголчууд болон ислам улс үндэстнүүдийн хооронд бүтээлч соёлын харилцаа холбоо хөгжих боломжийг олгосон билээ гэж Египтийн ерөнхийлөгч Мохаммед Хосни Мубарак тэмдэглэжээ. Хүн төрлөختний соёлын өв санд өрн дорны соёлыг харилцан солилцуулах, ойртуулах замаар хувь нэмрэн оруулсан нүүдлийн соёл иргэншил Ази, Европын олон орнуудад чухал үр нөлөө улам өрн үлдээснийг нэгдсэн үндэстний байгууллага өнгөрсөн 11-р сард хүлээн зөвшөөрсөн билээ хэмээн Испанийн ван тулсын ерөнхий сайд ноён Хосе Луис Родригес Запатеро онцолсон байна. Монголын нүүдлийн соёл иргэншил нь Ази, Европ болон дэлхийн бусад үндэстэн ясанд хүрч дэлхийн түүхэнд чухал нөлөө үзүүлж чадсан юм. Монголын соёл иргэншилийн энэхүү өвөрмөц онцлог нь бусад соёл иргэншлүүдэд хэрхэн нөлөөлж бусдаар нөлөөлж чаддгийг гэрчилж байна. Өнгөрсөн онд нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн чуулганы үеэр батлагдсан их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ойн тухай тогтоолд хүлээн зөвшөөрсөнчлэн нүүдлийн соёл иргэншил нь худалдаа арилжааны өргөн сүлжээг хөгжүүлж захиргаа, соёл, шашин болон худалдааны томоохон төвийг бүтээн байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Даяарчлагдж буй дэлхийн ертөнцид цаг агарын өөрчлөлт улам бүрэгсэж хүн төрлөختний санаа зовоосон асуудал болж өнөө үед байгаль дэлхийтэйгэн зөгцсөн амьдрах соёлын үнэт зүйлийг бүтээснээрэн их Монгол улс нь түүхэнд анхдагч гэж бодож байна хэмээн Ирланд улсын ерөнхийлөгч хадагтай Мэри Макалис өөрийн илгээлтэдэн нүүдлийн соёл иргэншилийн онцлогийг өндрөөр үнэлж дэлхийн соёл иргэншилд түүний оруулсан хувь нэмэр үзүүлсэн нөлөөг дүрдэжээ. Чингис хаан түүнийг залгамжлагчдын үед ялангуяа ангаах ухаан, одон орон судлал, усны аж ахуй, цэргийн технологийн зэрэг салбарт цэцгэлэн хөгжиж байсан шинжлэх ухааны мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд их Монгол улс чухал үүрэг гүйцэтгэснийг Австрийн ерөнхийлөгч ноён Хайнц Фишер онцолсон байна. Бүгд наримдах Турк улсын ерөнхий сайд ноён Режеп Тайип Эрдоган Монгол Туркийн өнөртний түүхэн болон соёлын хэлхий холбоог санан дурсаж орхны бичээсүүд нь Түргийн түүхийн анхны бичгийн үнэт бүтээл мөнийг дурдаад
Орхны хүндийдэх түүхийн дурсгал газруудыг дэлхийн өвийн сан дуруулах ЮНЕСКОгийн шийдвэр нь ихээхэн зөв зүйтэй алхам боллоо гэж онцолжээ. Монголчуудын хийсэн аян дайнын түүхэнд анхудаа алс дорнод лалын ертөнц болон Христийн Европын соёл иргэншилийн гол үнэт зүйлийн хооронд чухал солилцоон нөлөөллийг бий болгожээ. Монголын эзэнт гүрний үед Хятад болон Япон улс Европын орнуудтай илүү ойр дотно болж анхудаа тэдний соёл баялагын тухай мэдээлэл Европод хүрсэн байна. Тухайн үед бичигдсэн Марко Пологийн аялын тэмдэглэл нь орчин цагийн ихэнх үед хийгдсэн газар зүйн нээлтүүдийг хөгжүүлэхэд нөлөөлсөн чухал эхлэл санаачилгуудын нэг болсон юм. Чингис хаан болон түүний өв залгамжлагчдын байгуулсан улсууд нь янз бүрийн соёл иргэншилийг нэгэн дээвэр дор багтааж, улмаар дэлхийн соёл иргэншилийг баяжуулахад хувь нэмрэн оруулсан юм хэмээн Чех улсын ерөнхийлөгч ноён Вацлав Клаус өндөрөөр үнэлсэн байна. Энэ Чех улсын ерөнхий сайд ноён Манмахан Синг их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ог тэмдэглэн өнгөрүүлэх тухай нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 60 дугаар чуулганаас гарсан тогтоолд энэ Чех улс хамтран зохиогчор оролцсон гэдгээ тэмдэглээд энэхүү тогтоол соёл иргэншилийн хоорондох яриа хэлэлцээний үзэл баримтлалыг улам баталгаажуулж, нүүдэлчний соёл иргэншилийн үүрэг ороол хувь нэмрийг тодруулсан юм. Манай хоёр улсын иргэншилийн бас нэг хэлхээ холбоо бол энэ Чехт Чингисийн удмаар холбогдсон Монголын эзэнт улс оршин байсан явдал юм. Энэ Чехчүүд бид хоёр үндэсний соёлд маш том хувь нэмрэн оруулсан соёл иргэншилийн эдгээр хэлхээ холбоонд чухал ач холбогдол өгдөг юм хэмээжээ. Америк нэгдсэн улсын нэр төгжимчин ноён Йойома 8 жилийн өмнө би торгоны зам төслийг санаачилсан бөгөөд энэ нь олон зуун жилийн турш худалдааны тэрхүү түүхэн замын дагуу нөлөөтэй байсан соёл уламжлалыг шинжилэн судлах зорилготой байсан билээ. Бусад орны соёлыг таньж мэдэх нь дэлхийн ертөнцийг олон талаас нь харах боломжийг бидэнд олгодог гэсэн байна. Брунийн султан Хажи Хасан ал-Болкиах Чингис хааны түүх бол зөвхөн танай орны түүх биш юм. Энэ бол Аз Твийн болон орчин цагийн соёл иргэншлийн түүх билээ гэснээс ч энэ нь улам тодорхой харагдаж ойлгогдож байна. Эдгээрээс харахад Аз Европын улс орнуудын соёлын харилцан нөлөөлөлд их Монгол улс эзэн Чингис хаан нэн чухал үүрэг гүйцэтгэж Аз Европын соёл иргэншилийн үнэт зүйлсийн солилцоон нөлөөллийн баталгаа нь болж өгсөн байна. Янз бүрийн соёл иргэншилийг их Монгол улс нэгэн дээвэр дор нэгтгэж дэлхийн соёл иргэншилийг баяжуулахад жинтэй хувь нэмрэн оруулжээ. Өөрөөр хэлбэл нүүдлийн соёл иргэншилийг Аз Европын болон дэлхийн бусад үндэстэн ястанд хүргэн тэдэнд нөлөөлж, бас бусад соёлын нөлөөг амсаж баяжигдах үйл явцыг эхлүүлжээ. 13-14 дугаар зууны үеийн Аз Европын соёлын солилцоо харилцан нөлөөллийг шашин түүний нөлөөлөлгүйгээр ойлгоход бэрх юм. Энэ нь янз бүрийн шашин өөртөө тухайн ард түмнүүдийн соёлын үнэт зүйлийг агуулж, тээж хөгжүүлж байдагтай холбоотой. Монголын эзэнт улс Чингис хаан үндэстэн ясны шүтэх бишрэх хэрхийг хүндэтгэж адил тэгш эрх чөлөөгөр хангасан нь. Азербайджан улсын ерөнхийлөгч ноён Ильхам Алиев их Монгол улсад бараг бүх шашны төлөөлөгчд амьдарч байжээ. Шашны төвчөнгүй хүлцэнгүй хандлагын энэхүү түүхэн туршилга нь одоо цаг үед ч бидэнд асар их ач холбогдолтой юм гэж онцлон тэмдэглэсэн байна. Өөрөөр хэлбэл их эзэн Чингис хааны 800-ны тэртээ явуулж байсан шашны талаарх прагматик бодлого, ухаалаг үйл ажиллагаа өнөөдөр ч үлгэр дууриал болсон хэвээр байгааг хүлээн зөвшөөрсөн хэрэг. Гэгэн Ширет улсын тэргүүн Гэгэн хотогт Бенедикт 16 дугаарх Анжело Карда садаанууд хэлж бичүүлж ирүүлсэн илтгэлтэй. Өрнийн зүг чиглүүлсэн энэ хуаяндан их Монгол улс зүйсээр Европтой загалмайн шашны ертөнцтэй болон түүний дээд хамбаламтай хэлхий холбоо тогтоосон билээ. Тухайн үеийн эдрэтэ нөхцөл байдалд үндэсний өдөртөгчд өрнийн ёс зүйн эрх бүхий тэргүүн нартай тогтмол чухал харилцаа тогтоохыг эрмэлзэж байв. Ромын хамбалам их хаантай нээлттэй хүндэтгэлтэй яриа хэлэлцээ өрнүүлэхүүднээс өөрийн зүгээс их хааны өргөнд хүндэт төлөөлөгчдөн илгээж байв.
13 зуны экинде Темужин ханы дарагин усат залгымжылыкчыттай холбоо токтооч, нийслэл хархорын хурж очсон Ромын хан булымын элч нарыг бид хэрхэн дурдахгүй өнгөрч чадах вэлээ. Түүнчлэн Ромын хан булым 4-р Инносентийн их Чингис хааны том чөвгөн хөвлөд илгэж байсан загтлыг бас дүрдэх ёстой. 1206 оноос өнөө хүртэлх хугацаанд хүн амын хөгжилд цөөнгүй өөрчлөлт гарсан хэдий ч их Монгол улс болон түүний бусад соёл иргэншилтэй харилцаанд Чингис хааны оруулсан хувь нэмэр үлэмж хэвээрүүлдэх нь гарцаагүй юм гэж онцлон тэмдэглэжээ. Ромын хан булымын элч Жованни да Пьяно дель Карпине өөрийн дагуу Польшийн санваартан Бенедикт Полаккийн хамт 2.5 жилийн урт хугацааны аялал хийж 1245 онд хар хорин хотод ирж Гүйг хаантай уулзаж учирсан байдаг. Тэд бол Европоос Монголын газар шороон дээр хөл тавьсан хамгийн анхны зочин гэжид бөгөөд эзэнт Монгол улсын төрийн байгууллал, цэргийн зохион байгуулалт, хүн ардын ах амьдрал, зан заншилын талаар туйлын дэлгэрэнгүй мэдээллийг Европод аваачиж түүхэнд бичиж тэмдэглэж үлдээсэн хүмүүс байлаа. Эдгээр элч төлөөлөгчдийн бичиж үлдээсэн илтгэл айлтгал 13-р зууны үеийн эзэнт Монгол улсын бодит байдал түүхийг үнэн зөвөр ойлгоход чухал түлхүүр хэрэглэгдэхэн болж байгааг тэмдэглэх нь зохилтой. Ромын хан булымын элч төлөөлөгчд Марко Пологоос 25 жилийн өмнө Монголд ирж байжээ. Марко Полод аялал жуулчлалын тухай Европын хамгийн алдартай номыг тойрог хувь тавилан тохиосон байна. Шашны номлогчид мөн энэ л замаар бидэн явж байсан агаад тэдний дунд олон Итали хүн байсны дотор Жованни да Пьяно дель Карпине, Жованни да Монтекарвино, мөн Ордоричо да Пординоне байлаа. Тэд эзэн хааны ордонд олон шашны төлөөлөгчд, тухайлбал Бурхны шашин, Бөөмөргөл, Даугийн шашин, Несторын Христүүд, Лалын мэрэгд, Францисканы шашин номлогчд зэрэгцэн сууж байдгийг мэдж гайхширч байжээ. Хэмээн Италийн ерөнхийлөгч ноён Жоржо Наполитано илгээлтэдэм бахархан дурдсан байхад Чехийн ерөнхийлөгч ноён Вацлав Клаус тэд одоо ч бидний үлгэр жишээ болгодог бусад соёлд шашин шүтлэг үндэсний хүндэтгэл болон нээлттэй байдлыг үзүүлж чадсан. Христ, Будда, Ислам, Конфуци болон бусад шашин шүтлэг соёл түүний тогтоосон хууль цааз дур нэгэн зэрэг оршин байсан бөгөөд Монголын эзэнт гүрний дээд өндөр албан тушаалд зөвхөн монголчуудыг бос бусад үндэсний хүмүүсийг ч томилж байжээ гэжээ. Эдгээр үнэлэлт дүгнэлтээс их Монгол улс хаан Чингис хүн төрлөختний түүх соёлын үнэт өв болсон олон шашны урсгалд хүндэтгэлтэй, хүлээцтэй, адил тэгшээр хандаж харьцаж байсан. Энэ бол эдгвэж уламжлан авч үлдэх ёстой өндөр соёл үнэт зүйлс мөн гэдэг нь ойлгогдож байна. Чингис хаан буддийн лам нарыг энтгэх залж байсан бол түүний ач хүү хувилаа хан буддизмыг төрийн шашнаар тунхагласан билээ. Энэ нь хоёр үндэсний хоорондох түүхэн болон оюун санааны хэлхий холбооны суурь болсон юм а гэж энтгэхийн ерөнхий сайд ноён Мономахан Сингэх тэмдэглэжээ. 14-р Далайлам Афган лувсан данзан жамц 800-ны гэгэн тэмдэглэлт явдал гэж гарчилсан өөрийн илгээлтдэн Чингис хаан өөрийн улсыг төвхөн улам байгуулсны дараа түүний үр сад болсон төвд улсын хооронд дотн харилцаа тогтож хөгжиж ирсэн юм. Монголчууд хамгийн түрүүнд Цалба Гажидувын Замбо Дун хоров, Гарма Гажидувын Ганчинжэ, Бором Гажидувын Шаажин дам, Гарма багш болон Ирепо Гарва нартай харилцаа тогтоосон байдаг. Дараа нь 1244 онд Годон хаан Сажа Бандита гунга жалцсан Монгол улсад өрн авчирч өөрийн оюун санааны чиглүүлэгчээр өргөн авсан билээ. 1253 онд Хувилаа хаан Догон Чожил Пагвал Лодо жалцсан ламтай уулзаж түүнээс жидэр бурхны авширлыг авч байжээ. Их хаан хариуд нь түүнд маш их хүндэтгэл үзүүлж Сажагийн үр удам залгамжлах дардан замыг засч өгсөн байдаг.
Монголчууд сажаагийн урсгалтай тогтоосон оюун санааны харилцаа нь түүний дараагийн үед ч мөн үргэлжилж Далай ламуудаар дамжигдан ирсэн юм. 1543 онд Алтан хаан 3 дугаар Далай лам Содном Жамцгүрийн өөрийн оюун санааны багшаар өргөмжилж байлаа. 1589 онд 4 дугаар Далай лам Ёндон Жамц Монголын Алтан үргийн гэрвэл төрсөн юм. Түүний дараагаар 1642 онд Гүүч хаан 5 дугаар Далай ламыг бүх төвдийн оюун санааны бөгөөд улс төрийн тэргүүн болгоход нь ихээхэн дэмжлэг үзүүлсэн билээ. 1959 он хүртэл төвдийн гүн ухааны 3 их хийдгэж алдаршсан Барайван, Сэра, Ганданд Монголоос очсон олон лам нар сууж Буддийн гүн ухаанд сайтар суралцж байсан юм. Миний өөрийн ном хаялцагч лам нарын нэг нь Монголоос ирсэн гэвч ойдов цогны гэдэг хүн байсныг би сайн санаж байна хэмээн нэн өөрөмсөг дотноор өгүүлжээ. Энэ бүхнээс үзэхэд эзэн Чингис хаан их Монгол улс бурхны шашинд гүн хүндэтгэлтэй хандаж түүний өлгийн нутаг энтхэг төвдийн шашны тэргүүн нартай гүнзгий харилцаатай байжээ. Нэг бус удаа гэгэрлийн оройд гарсан шашны мэрэгдийг Монголын хаад өөрсдийн оюун санааны чиглүүлэгчээр өргөмжилж бурхны шашныг төрийн шашнаар тунхаглаж байсан байна. Профессор Жак Уэдерфорд шашин хоорондын тэмцэл зөрчил түүний эзэн төрнийг бутаргах шалтгаан болохоос сэрэмжилж Чингис хаан өөрийн удирдлагад байгаа бүх ард иргэдэд шашны эрх чөлөөг эдлүүлж байсан билээ. Шашин эрх чөлөөг орон даяар дагаммөрдөж байснаас тухайн орон нутгийн аль нэг шашинд давуу эрх эдлүүлэх, бусад шашныг ялгаварлах, өөр шашин шүтгчдэд татвар ногдуулахыг хязгаарласан байлаа. Шашин нэгбэрт ижил хандах үүднээс тэрвэр шашны байгууллагууд эд хөрөнгө ажилтнуудыг татвар говьчуураас чөлөөлсөн байна. Чингис хаан энэхүү бодлогоо өөр аль нэгэн улс гүрнээс хуулбарлан авч хэрэглээгүй бөгөөд зөвхөн өөрөө нь санаачлан хийжээ. Учир нь өөр улс гүрэнд ийм журам тогтоогүй байсан юм. Монголын шашны эрх чөлөөний номлол нь гүн ухаан улс төр шашны сургаал суйрлаагүй байв. Харин шашны эрх чөлөөтэй байхгүй бол ямар сөрөг үр дагавартай прагматик ажиглалтаас үүдэн бий болгожээ хэмээн Америкийн профессор Жак Уэдерфорд туйлын ажигч гэр хайгаар олж харж онцлон тэмдэглэсэн байна. Эндээс эзэн Чингис хаан ямар их алсын хараатай улс төрч, мэрэгэн удирдагч, төр нийгмийн гарамгай зүтгэлтэн болох нь өөрийн эрэхгүй мэдрэгдэнэ. Профессор Жак Уэдерфорд саяхан Чингис хаан ба бурхны эрэлт гэсэн шинэ номон бичиж дуусгажээ. Зохиогч 1206 онд байгуулагдсан Монголын хэзэн түрэн хийгээд түүнээс 600 жилийн дараа үүссэн Америкийн нэгдсэн улсын хооронд ямар хэлхээ холбоо байна вэ гэж өөртөө асуулт тавиад түүндэн маш сонирхолтой хариултыг олж чадсан байна. Америкийн нэгдсэн улсыг үндэслэгчид Америкийн анх дугаар үндсэн хуулийг зохиогчд тухайлбал Жорж Вашингтон, Бенджамин Франклин нарын номын санд Францын судлаач Франсойс Пьетис Делла Кройх гэдэг хүний 1710 онд бичиж хэвлүүлсэн Авгай Чингис хааны түүх. Эртний Монгол татарын анхны эзэн хаан ном байдаг байсан төдийгүй Францын соёлыг нэвтрэх мэддэг Бенджамин Франклин энэхүү номыг олон хүнд түгээж тараахыг хичээнгүйлэн ирмэлзэж Америк даяар зарж борлуулж байсныг профессор олж тогтоосон байна. Чингис хааны намтрыг олноор нь худалдаж авсадын нэг нь тус гар тогтнолын тунхаглалыг зохиогч Томас Жефферсон байжээ. Жефферсон уг номыг бусдад бэлгэлдэг байсан төдийгүй 17 настай ач охин Корнелия Жефферсон Рандольфидан төрсөн өдрөөр нь бэлгэлээд заавал уншихыг шаардаж байжээ. Томас Жефферсон Чингис хааны тухай уг номын хавцыг савих юм уу? Далайн хавын арьсаар бүрэн хийж өгөхийг хэвлэлийн газраас хүсч загтал илгээж байсан төдийгүй Монголын их засаг хуульд шашин шүтг эрх чөлөөний талаарх санааг ихэд шимтэн сонирхож байсан байна. Тус гар тогтнолын тунхаглалдаа ч тусгажээ. Монголын их засаг хуульд хүнийг шашин шүтлгээс нь болж доромжилж ялгаварлах халдхыг хориглосон байв.
Жефферсоны хуулинд үүнтэй хэд тустэйгээр ямар ч хүн шашны итгэл үнэмшилээс болж зовох ёсгүй гэж заасан байна. Чингис хаан хүн болгон сэтгэлдэн хамгийн сайнаар нийцсэн шашиндан итгэж бишрэх эрх чөлөөтэй байна гэж тунхагласан бол Жефферсоны хууль уг санааг давтан хүн бүр шашны итгэл бишрэлдэн чөлөөтэй илэрхийлэх эрхтэй хэмээн буулгасан ажээ. Чингис хаан 800-ны тэртет олон шашин эрхтэгшэр зэрэгцэн уршихыг тунхаглаж тулгамдсан уг асуудалд хариултыг олж чаджээ. Уг асуудал өнөөдөр ч 800-ны өмнөх шигийн нэн тулгамдсан хэвээр байна гэж профессор Жак Уэдерфорд Чингис хаан ба бурхны эрэлд шинэ бүтээлдэн онцлон тэмдэглэсэн байна. Эзэн Чингис хаан их Монгол улс үндэстэн ёсны чутах бишрэх хэрхийг гүнээ хүндэтгэн шашинд ажилтгшээр хандаж алба говчураас хөнгөлж чөлөөлж байсан байна. Хүн төрлөختний түүхэнд эзэн Чингис хаан их Монгол улс анхудаа үндэстэн ёснуудын шашин шүтэх бишрэх хэрэг чөлөөг ялгуурлалгүйгээр ажилтгшээр хангаж хэрэгжүүлжээ. Хүн төрлөختний хөгжилд мянганы сууд хүн Чингис хааныг гүйцэтгсэн үүрэг түүхэнд түүний эзлэх байр суурь. Жинсний хүч Мамо. Өглөөний цайнд төс зөгтсөн жинхэнэ багет. Талх чихэр компани. 100% ургамлын гаралтай үндэсний үйлдвэрлэлийн барбдын шинэ эмэн элэг нойр улчрахын эсийн сөнрөл үхчил асаат алаат ферментийн хэд идэвхжлийг бууруулан цөс нойр улчрахын өвдөлтийг намдааж цээж гашуун өрөхийг зогсоож хоолны шингэцийг сайжруулна.